За эхнээс нь ингээд цэцгнүүдээ ингээд харуулъя явъя. Бүгдийг ингээд маш гоё усалсан. Тэгээд энд ингээд улаан хонгууд байна. За одоо ингээд улаан хонц. За ингээд олоос нийтэд ингээд харуулчих. Юм байна. Яа ингээд улаан хонгууд байна ингээд байна гэсэн үг те. За ингээд юм байна. Ийм гоё ирүүл хар та. Гоё. За. За энэ хэсэг ингээд ийм улаан. За ишээ юу руу явъя? Зөгийн үр рүү явъя. За энэ бол зөгийн үр байж байна. Ингээд бас маш гоё ирүүл юм сагалгаар хар та. Ийм гоё. Яа ингээд. Ишээ ингээд битүү байж байгаа. Яа ингээд сайхан хайрцагалцсан. Яа ингээд сайхан тоонуудыг ингээд бүр ингээ яг бүр нэг бүрчлэн тоолоод ингээ хайрцагныхаа болон дээр тоонууд нь байж байгаа шүү. Хайрцаг болгон ингээ тоотой нараа. Энэ бол 45 ширхэг байна чинь те. За энэ ингээд бүгдээр юм тоотой. Энэ 58 ширхэг байна гэж чинь те. За энэ бол ингээ зүгийн үр. За шаруудны нээж. Ингээ ямар ч одоо өөлийгээд нэг ширхэг ч юм өөтөө цэцэг байхгүй юм сайхан. Бүгдээрээ юм гоё жиг дургалттай. Ирүүл ийм гоёраа. Ийм гоё байна. Сайхан усалцсан. За ингээд шарнууд улбар шар харуулсан тийм ээ. За ийшээгээ нэг ийм охтын хөрх ягаа энэ их гоё тансаг өнгө юм аа. Энэ ийм ягаанууд энүүгээр байна. Бүгдийг ингээ харуулчих. За энэ хараа ийм айгуу гоё юм хараа. Ийм охтын ягаа. Энэ бас айгуу харагдана. Жохон цагаан туяатай. Ийм охтын ягаа их цөөхөн гарсан. За ингээ харж ийн тийм ээ. За ингээд нэг хэдхэн хайрцаг байж байгаа жишээ нь. За юм байна. За ийшээгээ чирнэлийн ягаа. Энэ нөгөө орой жоохон нар буцсан хийж байгаа учраас жоохон бараан харагдчихэж магадгүй шүү. Ингээд услага хийцэн учраас ингэж харагдаж байна энэ хараа. Ингээд услага хийцэн ингээд шайхан шалбаатал нас. Энэ бол юм гоё дэлгэрсэн том дэлбэтэй. За бүгд бас ингээл манай цэцгүүд маш гоё жигд байж байгаа. За энэгээр ингээд. За энэ болохоор ингээд улбар шар туяатай цагаан холимог шүү заа. За энэ чи. Ийм. Энэгээр ингээд байж байна. Яа. За энэгээр байна. За цаашаа явъя. За энэ хулган сүүл гээд цэцэг байна. За ийм хулган сүүл гээд цэцэг. За энэ чинь ийм гоё. За бас бүгдээрээ л ингээд яатсан, хайрцаглалцсан. Нараа ийм гоё. Үндэсний хүнд нь хортол сайхан услага игээд өссөн. Хулган сүүл маань ингээд энэгээр ингээд байж байна. Яа. Бас их гоё өндөр зэгзгэр улаан сагалгаар өтгөө ургадаг учраас гоё цайвар цэцгүүдтэй ингээ хослуулаад хариулах их гоё юм байна. За энэ нөгөө хөрхөн бербиния гэж цэцэг. Энэгээр байж байна. Бербиния болол нараа ингээ явж. Нэг юм гоё харагддаг. За түрүүний нэг охтын яхан чи нэгээр. За энэ цагаан. Маргааш юусэн хайрцагын сайхан тулгаал булан дээр тоо онж. За энэ гоё ингээ цагаан хонгод хараа. Ийм гоё. Манай энэ дэлбээ ерөнхий энэ цэцгүүдийн маань одоо энэ байдал бол ингээд ийм гоё гараа.
жигтгэн ямар ч зэрлэг хог ургамал байхгүй. Ийм гоё өвчлөлгүй өлчөөр. Тэр 1 2 ийм гоё юу харуулаарай заяа. Буртгатай юм гоё. Бутлалтыг харуулах. Энэ хайрцаг дотор ичгэрс мэдэгддэггүй юм байна. За. Энэ хараа нөгөө төд мөдгөө дэлбэлэх гэдэг бундуу ингэж шарлуулж харагдаад байгаа болохоос ш. Энэ хараа ийм гоё цагаан бүр юм. Сороочхон цав цагаан гарч байгаа шүү. Аваад. За, эдрийг түрүү харуулцуулаа. За, энэ нөгөө Америк сортын одоо энэ манад л байгаа. Энэ хараа бүр Монголд байхгүй ийм гоё өнгө гарсан шүү энэ. Энийг таад бас гоё цагаан магаантай эсвэл ингэ тэр чигт нь хараа. Жигтгэн ингэ хийчихээр ямар гоё харагдд юм бэ нараа. Энэ нэг юм гоё юу гарсан шүү. Өнгө. Одоо энд харуулъяраа энэ харагдчих. Гэж гоё гардаг. Ийм гоё. За энэгээр ингэ байж байна. За одоохоо. За энд нэг юу үзүүлчих. Цэцгийн бутлал ерөнхийдөө юм ирэх. За цэцгийн бутлал тараа ийм гоё. Миний бичлэг үзээд нэг юм бортгоноос энэ одоо бүр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ийм янз шүү. Энд ч угаасаа нөгөө юу тэд гэж хэлэх боломжгүй байдаг байхгүй юу? Хүрсэлгээ болгоо ондоо. Гэхдээ масараа нэг 10 орчим байгаа шүү. Нэг ийм юунаас. За энэ нөгөө нэг юу чинь гой нөгөө хамбан ягаан чи энэ. Энэ бол маш гой тансаг харагддаг нараа. Энийг цагаантай ч юм уу түрүүний нөгөө юутай хойлуулах гоё юм биш үү? Шартай, цагаан шартай. Ийм юу цэцгийг жоохон ийм нөгөө юм бараан туяатай ийм гоё өнгөлөг цэцгийг. Ийм бараан туяатай өнгөлөг цэцгийг чинь тэр нөгөө цагаан магаан цагаан шаргалтайгаа хойлуулах гоё юм те. Яг үнэ. Энэ хүнд өнгөнүүдийг бас ингэж гоё тодруулж өгдөг учраас одоо жишээлбэл чирнэлийн ягааныг ингээл нэлэггүүд нь хийчихээр сонцгоо те. Тэгэхээр ингээд хүнд чирнэлийн ягаан дотор энэ цагаануудыг уусгаж өг. Танаа тэр овсын тэр мандлууд өргөн байх юм бол өргөн байх юм бол тэгээ зөвлөгөө авахгүй да тий өөртөө. За одоо ингээд ерөнхий юунууд ингээ ялгцсан чинь ингээд одоо би нэг нэгээр нь сая үзүүлсэн шүү дээ өнгөөр нь. За одоо энэ дотор үзээд өн дотор тэр юуг үзүүлэх. Энэ юу яон нэзтэй энэ алагнуудын шар. Бүгдээрээ л явна гэж чинь. За энэ алагнуудын шарууд энэ бас их гоё цэцэг шүү. Энэ зүгээр ногоон зүлгэн дээр энийг зүгээр тэр чигт нь өөр нь дангаар нь заяа. Энийг илүү тутамтай хойлох ямар ч шаардлагагүй. Өөрөө угаасаа ингэж гоё ногоонтойгоо зохицдог. Өөрөө юм гоё юм туяатай учраас энийг зүгээр ингээл ирсэн. Зүлэг ногоон талд ингээл ирсэн. Яг энүүгээр нь л юу яа. Тэгвэл гоё юм шиг харагч байна. Ийм гоёр та. Энэ бас айгүй тийм гоё өлчөр цэцэг шүү. Маш тансаг гоё харагддаг. За юм байна да.